миний нэг итгэл үнэмшил бол юм бүхэн ур чадвар. Аз жаргал гэдэг бол ур чадвар. Одоо чинь аз жаргалтай байх гэдэг маань өөрөө ур чадвар, хөгжүүлж болдог ур чадвар. Төвлөрөх гэдэг маань ур чадвар. Яг одоо та альва зүйл төвлөрч чадахгүй 5 минут төвлөрөж затаардаг бол энэ өөрөө бас хөгжүүлж болдог ур чадвар. Тэгээд хөгжүүлэхгүй, ажиллахгүй удаах юм бол мэдээж яг булчин шиг бас баг зэрэг зэвэрдэг. Одоо жишээ нь биеийн тамираар хичээлж агаад 1 сар, 2 сар, 1 жил завсарлага авах юм бол эргээд ирэхэд чаддаг байсан зүйлүүд чинь буурсан байдаг. Гэхдээ буцаад халаалтандаа оруулаад дахиад хөгжүүлж болдог. Төмөр өрөх дээр хүртэл тийм ээ. Нэг бяр суулгасан байхад тэр бяр чинь алдагдсан байсан ч гэсэн 1 сарын дотор ч юм уу буцаад тэр бяраа олоод авах боломжтой. Яг л таны мэдрэлийн систем чинь энэ бүх чадваруудыг санаж идэг. Жишээ нь би нэг хилийг сурлаа. Тэр хилийгээ би нэг ч юм уу би 2 төвшин рүү хаачлаа гэж бодъё. Тэгээд би тэр хилийгээ ашиглахгүй 1 2 жил 3 жил боллоо гэж бодъё. Ийм тохиолдол надад болчихсон байсан. Тэр 3 жилийн дараа би тэр хилээрээ ярих гэхээр ярьж чадахгүй. Одоо ямар нэгэн хүн гарч ирээд би ярих юм бол бүр гацаад ингээд үгнүүдээ хольж солиод нэг тийм байдалд орно. Гэхдээ тэглээгээд тэр хилийг би бүр мартаад байхгүй болгоцсон гэсэн үг биш. Зүгээр урдуур нь тоос гэх юм уу, зэв гэх юм уу, юу гэх нэг тийм бүрхүүлүүд нэмэгдсэн байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл миний тархины, миний чадварын илүү цаад хэсэг рүү нуугдсан байдаг гэсэн. Тэр чадвар маань. Тэгээд би эргээд нэг 2-7 хоног, 1 сарыг ч юм уу тэр чадвар дээрээ дахин зарцуулах юм бол бүлээн гарцсан тэр бохирыг цэвэрлж гинэ гэсэн. Тэгээд дахиад эргээд гараад ирдэг. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд улам илүү сайжирдаг. Тийм учраас би мартах нь асуудал биш ээ. Хүсснээрээ март гэж хэлдэг тийм ээ. Цээжлэх, ой тогтоолт, төвлөрөлт энэ бүхэн маань өөрөө хөгжүүлдэг ур чадвар учраас энэ дээр зарцуулсан минут, секунд бүхэн үнцэнтэй байдаг. Үр дүн нь яг өнөөдөртөө харагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэний минут, секунд бүрийг нэмэх тусам төвлөрсөн цаг хөдөлмөрийн цагийг нэмэх тусам энэ хөдөлмөр чинь эргээд өөр төр чинь ажиллаж байдаг гэдгийг л маш сайн илэрхийлэх гээд байгаа юм.